Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч хөдөлмөрлөх эрх манай улсад бүрэн харагдаж чаддаг. Уг нь тэдний эрхийг хамгаалах, сурч боловсрох, ажлын байраар хангах эрхийг хангах эрх зүйн зохицуулалт манай улсад хүчин төгөлдөр мөрөгдөж байгаа ч харамсалтай нь хэрэгжил нь маш хангалттай байна. Манай улсын хэмжээнд 108 мянгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх алтан бус тоо байдаг. Алтан бус гэж байгаа нь улсын хэмжээнд хичнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэдээс хэдэн насныхан ямар бэрхшээлтэй зэрэг нэгдсэн мэдээлэл огт байдагтай холбоотой. Тиймээс тэдний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, хуулийн орчноо сайжруулах, цаашлаад хэрэгжилтийг нь хангахад холбогдох салбарын яам онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцолчихно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан агентлаг байгуулж ажиллавал дээрх боломж бүрдэнэ гэж харж байна. Харин энэ агентлаг нь ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх нь зохимжтой гэх саналыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооныхон гаргажна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүр овг нэрээр судалгаагаа нэг авъя гэж. Яг одоо айлын хотонд одоо ингээд сургууль сууж чадахгүй бүр ингээд гэртээ байгаа хүүхдүүдийн судалгааг нэг зайлшгүй гаргаж авах ийм шаардлага гарч ирж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үйл ажиллагаа явуулдаг агентлагтай болгож өгөөч. Яг өөрийнхөө дэргэд юм уу? Эсвэл шадар сайдын дэргэд юм уу? Тэгэхгүй бид нар аль нэг яамдын харьяанд юм уу? Аль нэг одоо байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулдаг, гойдог, дуудаг, эцэс зүйлд нь өргөх бичиг барьдаг, хэн нэгний өмнө очиж одоо уйлж дуулдаг ийм асуудлаас болмоор байна. Бие даасан статустай үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байх юм бол олон улсад энэ конвенцээр хүлээгдсэн эрхийг эдлэж төр засагтайгаа хамтран ажиллахад бидэнд бэлэн байна. Хөгжлийн төдийн чиглэлээр сүүлийн үед маш их ажил хийгдэж байгаа. Төсөв мөнгөч нэмэгдэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр хөгжлийн төдийн байдал сайжрахгүй байгаа. Яагаад сайжрахгүй вэ гэхээр салбар дундын зохицуулалт байхгүй байна. За би ганцхан жишээ хэлье. Жишээ нь одоо энэ багшийг арга зүйд эзэмшүүлэх маш олон юм юмнууд байгаа. Энийг хооронд нь ингэж холбох юм бол бид нар багшийг маш хурдан хугацаанд бэлтгэх юм боломжтой байгаа. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал байгаа. Одоо хүртэл тэрэгэн зэртэй иргэд автобусыг ашиглаж чадахгүй байгаа. Бид нэр өнөөдөр ч гэсэн би энэ хуралд ирэхийн тулд такси барьж ирсэн. Эндээс гараад би ажил руугаа дахиад такси барь явдаг. Нийтийн тээврээр зорчиж чадахгүй байгаа энэ хөгжлийн бэрхшээлт иргэд жишээлхэд би өөрөө энэ нийтийн тээврээр зорчход зориулагдаж надад төсөөлөгдсөн мөнгийг өөрийнхөө хүсэлтээр авдаг баймирээ. Гэхдээ тэргүй би автобусыг ашиглаж чадахгүй байгаа юм чинь сард би унааны мөнгө гээд одоо 20 30 мянган төгрөг чив улсаас төсөөлөгдөд автобус компаниуд руу угаасаа шилжиж байгаа шүү дээ. Тэр мөнгөний хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнх нь хүсэлтээр олгодог баймир байна гэсэн. Хөгжлийн бэрхшээл нь олон янз. Чухам ямар хэлбэрийн хөгжлийн бэрхшээл гэдгээс хамаарч тулгамдж байгаа асуудлууд ч өөр. Дээр хэсэнчлэн тэрэгцэртэй иргэдийн хувьд нийтийн тээврийн хэрэгсэл, гадуур зорчид хүндрэлтэй байдаг сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгэм дэх мэдээллүүдээс байнга хоцрогдож байдаг. Тухайлбал улсын хэмжээнд олон тооны телевиз байдагч цөөн хэсэг нь тохионы хэлээр нэвтрүүлгүүдэд хүргэдэг. Тиймээс тэднийг тэр хэрээр нийгмээс тусгаарлаж байгааг онцолжно. Ийхүү тэдэнд тулгамдж байгаа асуудал үүгээр дуусахгүй, харин ерөнхий сайдын зүгээс энэ тэргуунд тэдний санал оруулсны дагуу агентлагтай болох асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэх боломжтой гэх хариултыг өгсөн. Түншлэн тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг таалагдлаа. Салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаа хоролдуулж толгомдсон тодорхой асуудлыг хилцэж засгийн газраар шийдвэрлүүлэх зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх чиглэлийг өгч байна сайдад. За дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх бүх яамдын төрийн нэрийн бичгийн дарга зарим агентлагийн болон нийслэлийн засаг даргаыг нь зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас зөвлөлийн бүрэлдэхүүнээ эргэж харж өргөжүүлье бас. Ийхүү олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй эрхэм цаг тутам зөрчигдөж байгаа хөгжлийн бэрхшээлт иргэдийн дуу хоолойг олон нийтэд түгээх тэдний эрх ашгийг хамгаалах асуудал засгийн газрын тэргүүн анхаарал хандуулахаар болж байна. Ингэснээр тэдэнд чигсэн олон эерэг өөрчлөлтүүд гарна гэх хүлээлт өгч байна. Нийслэлийн иргэдийг хамгийн их